3 дугаар ангийн сорогч. За цэргийн хувцас хэрэглэлийг цуглуулах юм хоббитой. Им хүүгээ бас урьсан төр болттойгоо ярилцаад бэлэн болсон байна. Өглөөний минь дүргий. Хамарсан уу? Хамарсан. Их ч хоёр нь малгайгийн зөв өмсч үү буруу юу? Энэ орсчуудын нэг эмгтэй цэгүүд лав ингэж өмсөж. Тийм үү. Чи надад гоё өмсгөөд өгөөч энэ малгайг болох уу? Би арай буруу ингээ харсан чинь арай буруу өмссөн юм санагдаад яагаар айдсан. За. Жоо хазаа өмсөлдөг үгүй юу? За ямартай ч тийм монголчууд ингэж өмсөж. Тийм үү. За чи надад өмсгөөд. Одоо болчихно. Болцсон байна. Би имэх зүг байна. Хүү энэ малгай чинь ямар гоё зохиод байгаа юм шүү. Миний хайж гайг байна уу? Дажиг байна тий. За төр болдоо ийм сонин цуглуулгуудтай ховор цуглуулгуудтай юм байна тий. Яагаад ер нь ингэж ийм зүйлүүд цуглуулах болсон юм бэ? Энэ тухайга ах чигээр яриад өгөөч. Би ингээд хамгийн эхлээд ийм богоон дуртайсан. За. Тэгсний дараа ийм танк эднэр үздэг болсон. Тэгсний дараа ингээд цэрэг үт юм байна гэдгийг ойлгол. Тийм сонирхолтой. Хэдэн настайгаасаа цуглуулж эхэлсэн тэгвэл? 6 юм уу 5 настайгаас. Хотоогоос нэг тэгвэл 3-4 жилийн өмнө юм байна тий. Чи хувцаа танилцуулаач хувцсныг анхаарал татчихъя. За. Ой тэр. Энэ бол офицер юм алгаа. За. Нэг өмсөж харуулж болох. Хоолнд сууж байгаад харуулчих уу? Тгий тий. За. Нэг ингэж хараад. Ямар гоё харагдаж байна. Загч чинь тий. Хизээ энэ зөвлөгөөнд нэмэгдсэн энэ малгай? Энэ сэдрүүг нэмэгдсэн. Өчигдөр. Тийм үү. Шинэхэн малгай. Шинэхэн малгай. За. Дараагийнх нь. Дараагийнх нь энэ. За. Дээр хөлийн цэргийн малгай. Тийм үү. Монгол цэргүүд өмсөжсэн. Чамд бас зогч байна. Ер нь бүх малгай нь гоё зогч. Айгу зөв өмсөд байна тий. Тийм бай тий. Хазаадуу тавиад. Энэ бол хээрийн цэргийн малгай. Өмсөж байгаад бас харуулах уу? Энэ нэг би өмсөжсэн чинь ингээд багтцсан. За. Хэрэн цэргийн малгай гэдэг байна тий. За энэ нь яадаг малгай юм бол? Одоо үеийн хөлийн цэргийн малгай. Зөв. Ингэж өөрчлөгдсөн байх нь. Орчин үеийн одоо цэргүүдийн өмсдөг гэсэн үг биш үү тий? Одоо хөлийн цэргүүд ингээд өмсөд байж байгаа. Энэ нь юу юм? Хажууд нь ийм зүйл байх юм? Энэ үү? Тий? Маск. Маск өмсөд малгайгаа өмсдөг юм уу? Маск өмсөд тэний өмсөж байгаа юм. За чи маск өмсөд. Тийм үү? Буруу өмссөн байсан байж тээ тэгвэл. Тийм байна. Юу байх вэ юм бэ? Маск өмсөх байсан юм. За тэгвэл тэр бол маск өмсөж хагаад энийг нэг өмсөд үзүүлчих. Төхөө харъя. Ингэж иж бүрнээр нь өмсөх юм байна шүү дээ. Тийм байна. За ингээд энэ малгайг өмсөх юм байна те. Энийг төтгшөө гоёхгүй болоос. Болохгүй яг нөгөө цэргийн хувц чинь дэг журмаар нь өмсөхгүй бол нэрэ болдгоо шүү те. Харин энэ цэргүүд гутлаа амар сайн арчаад идэг. Гутал чухал шүү те. Тийм. Энд нэг шилээд байсан ачааг. Хүүхэж чи. За энэ малгайгаа чи хизээ цуглуулгандаа нэмсэн. Энийг үү? Нилээд өмнө ямар ч зүйлээ хэдэн онд яасан гэдгийг мэдсэн байна тий. За. Энэ хоёр нь болохоор адилхан юм байна тий. Энэ арай өөр үү? Бас. Энэ ер нь бол адилхан. Энэ хоёр адилхан. Гэтэ надаас ч гэсэндээ бас багтсан болохоор өмсөхгүй гэж байгаа юм байна. Энэ хоёр юм малгай бас манай төрөөгийн цуглуулганд байгаа юм байна. Үзэгчтэй ингээ харуулчих тий. За төрөөд яг нийтдээ цэргийн хувцас хэрэглэл одоо малгай гэдэг тий хичнээн цуглуулга байна. Ийм малгайнуудаас гэвэл бас авчираагүй байгаа юм. 8. За. Тэгэхээр гэрт нь бас байгаа маань тий. За өөр үү? Энэ миний хамгийн дуртай цэргийн малгай гэвэл сэдрүүхэн авсан энэ шинэ тий. Баяртай байгаад энэ чинь гоё шинэ малгайтай болсон да. Энийг одоо өсөө суучих юм уу тэгвэл? За тэг. Тэгээд хоёулаа ингээ малгайтай авсаж зөргөө бас малгай авчих л тоо тий. Би энэ хөлийн цэргийн малгайгаа өмсч та. Одоо миний малгайг танилцуулаад үлдсэн байгаа тий. Энэ брэд би өмсч ийл та. Танилцуулах гэдэг шиг үү тий. За хажууд суучих л та. За энэ малгай нь яадгийн? Энэ малгай брэд. Одоо ийм цэргүүд бас өмсдөг. Эмэгтэй эрэхтэй хоёулаа өмсдөг юм уу? Хоёулаа өмсдөг. За. Орсуудыг харахаар нэг өгтөөд өмссөн харагдаад. Тийм үү. Тэгэхээр чи энэ зүйлийг бас судлаад мэдээд байна те. Энэ малгайг ийм хүмүүс өмсдөг байсан юм, тэдэн хонд өмсдөг байсан юм гэдгийг судалдгоо те. Зүгээр нөгөө бас авах биш.
юуг нь гол зориултын хаана өмсдөг, хэн өмсдөг гэдээ бас мэдээд байна. За чиний ингэр дээр бас 2 одон медаль харагдаад байх шиг байна. Энэ үү? Тий. Тэр үү те. За одон медалээ танилцуулъя. Энэ 2 дээр үе Орсын нэг тэмдэг. Энэ дээр үе Орсыг зүйл талбайд ус гэдэг. Тэрний 2 тэмдэг. Оо за энийг юу гэдэг вүлээ? Энэнийг нь погоо. За. Энэ дээр нөө 5 шуундар цолтой байдаг үлээ үү? Би одоо Ахмад цолтой. Тийм байна. 4 жижиг 5 хошууч Ахмад тий. Тийм байна. Нэг жижиг биш нэг том 5 хошууч юу гэдэг вүлээ? Генерал. Тийм би бол мэдэхгүй манай. Одоо Ахмадын араас ингээд нэг том 5 хошуу болохоор Ахмадын дараагийн цол нь юу гэдэг вүлээ? Ахмадын дараагийн цол нөө Хошууч үлээ. хошууч мөн баха. Мөн баха тий. Хошууч байдаг санагдаад байна шүү. За ингээд зангаа гэд бос өөрийнхөө зүйлүүдийг танилцуулъя те. Энэ бол зэнгэ. Яг цэргийн бос зангаа юм уу? Цэргийн зэнгэ. Энэ ногоон байгаа гэх. Энэ нь юу вэ? Энэ гэсэн. Энэ нөө нэг ингээд хавчаад ингээд нөө нэг зангааг амар хөдлөгдөг байхгүй. Гой харагдуулт юм байна те. Ингээд яа. Зангааг самаа вэжтэйч нь савчуулахгүй яг уртаа барьдаг. Занганы авчир байна шүү дээ тий. Хэдүүлээ чин уруулаа зэрэгцээс оцсон. Оо халж шүү дээ. За яаж яслтгийн нэрэ? Ингээд нэг гин дээр илүү. Энэ дээр юм уу те? За. Тэр уруугаа бас салгахгүй гэсэн шүү дээ. Хөрх юм аа. Нэг ингэдэг илүү. Тэгээд санагдаад. За. Одоо энэ цуглуулгуудыг нэмэхээр мэдээж мөнгөөр авч байгаа шүү дээ те төрөө. Хин чам тусалдгийн цуглуулга нэмэгтэн тусалдаг хүмүүс байдгүй. Манай аав ээж хоёр. За. Чи ер нь ойролцоогоор тэдэн төгрөгийн цуглуулга байгаа даа гэж тооцож үзчихсэн үү? Үзэж байгаагүй. Тийм үү? Одоо энэ цэргийн хувцснуудаас нь гадна чамд өөр бас нэг цуглуулсан зүйлс байгаа гэдэгс богоон цуглуулдаг байсан гэдсэн шүү дээ. Богоон гэтээ одоо баг байхгүй болцсон. Одоо төр болд маань багангийн сурагч байгаад байна. Тэгэхээр яг ингээд бодохоор багангийн сурагчдын хувьд за машин гэдэг ч юм уу ундаг дугуй гэл нэг юм дийлэнхтэй тийм сонирхолтой байдаг. Гэхдээ ер нь чи хөөх ямар өөр сонирхолтой юм гэдэг үгийг ер нь олон сонсч байсан уу? Ер нь бол олон сонсч байсан. Тийм үү? Ер нь 3 дугаар анги өгөхөд бас юм цэргийн хувцас одоо цуглуулна гэдэг чинь бас их сонирхолтой. Яагаад цуглуулах вэ? Яагаад вэ гэвэл би нэг юм нэг хуучин нэг богоон дуртай байсан. Богооны өмнө нэг машин дуртай байсан юм. Тэгэл нэг машинаасаа богоон болвол богооноосоо танк болвол танктаасаа цэрэг болвол. Тэгэл явсаар гол те. Тийм байна. Одоо ийм цэргийн юмнууд цуглуулмаар байна гэж чи гэрийнхэнтэйгээ ярьсан уу? Эсвэл одоо аав ээж нь ч юм уу хин нэгэн чамд бэлэглээд түүнээс хойш цуглуулж эхэлсэн юм уу? Юу нэг энэ цуглуулга яаж ихэлсэн их сонин санагдаад бах юм? Яаж исэн бол энэ би нэг зургатаар юм үзээд байсан чи нэг танкийн бичлэг гарч тэрийг үзсэж нэг битгэд юу нь бол ямар үздэг болсон. Бүр цэргийн өмч үздэг болсон гэлээ. Тийм үү? Цэргийн сургууль гэх кино гэдэг чинь Орсын тэрийг үзчихсэн үү? Перпечко гэл те. Хайртай. Тэрийг Макс гэл те. Оо, хорошо гэж хэлчихсэн. Тийм. Би харж исэн байна. Тийм үү? Энэ бол үзэж байгаагүй. Нэгдүгээр ангиэл нэг үзэж эхэлж байгаад ер нь бол болчихсон. Тэр цэргийн сургууль дээрээс чамтай нэг адилхан харагддаг нэг цэрэг байдсан шүү дээ. Чи тэрийг санаж байна уу? Нэр нь хэм блэ? Нэр нь үү? Перпечко биш үү? Бид нар бас магтчих чи олон жилийн өмнө үзчихсэн юм аа тий. Би ч гэсэн тийм ер нь бол үлзээгүй. Ер нь мэдхэл юм байна тий. Мэдх юм байна тий. Ер нь бол энэ хувцсуудыг мэднэ. Гэхдээ ер нь бол цохос бол үдсэн л баг. Перпечког нь ер цэргийн сургууль чинь сүлд басна гараад исэн баг шүү. Хэсэг тий. Одоо гэрийнхний хамаатнууд нь чамаг ийм зүйл цуглуулдаг гэдгийг мэддэг болохоор чамд бэлгэлдэг үү? Цуглуулганд нэмэр болох зүйлүүдийг үгүй юу? Юу нь бол би өөрөө л нэмээ гэж ойлдог. Тийм үү. Одоо тэр бол да чи ер нь яг юм цуглуулгатай байгаа юм чинь үүнтэйгээ холбоотой цэргийн музейч гэдэг юм уу эсвэл одоо цэргийн сургуульч гэдэг юм уу очиж ер нь үзсэн аав ээжтэйгээ. Ер нь бол үзье гэж бодож байгаа. Ер нь бол төлөвлөгөөнд бол байгаа юм байна те. Очиж үзнэ. Тэгвэл том болоод яг ямар мэрэгчлээ хүн болоо гэж бодож байна. Цэг. Гэрийнх нь нөгж байна. Чамайг цэргийн хүн болно гэсэн чинь.
бас зөвшөөрж байна уу тий? Ааха. Тэгвэл одоо ер нь цэргийн хүн болно гэдгээ ботцсон л байгаа юм байна тэр юм тийм ээ. Ааха. Одоо цэргийн баяр болдог. Тэгэхээр ерөнхийдөө бол яг маш их ач холбогдол өгөө цэргийн холбогдолтой маш олон гоё зүйлүүд зурагтаар гардаг шүү дээ. Тэр зүйлүүдийг чи маш их өсөв хүлээж үздэг. Юу нэг гоё байдаг вэ? Юу гэвэл би нэг яг юм цэргийн баяр болохоор ингээд гоё ингээд талбай дээр олон цэргүүд ингээд цуглаад прат хийгээд тэр надад гоё амар гоё тал. Ааха. За энд маш гоё зураг харагдаж энэ зургийн түүхийг ярьж өгөөч. Чи голтон байна те. Хизээний зураг юм. Цэргийн баярт хийгээд байжсэн. Сая 3 сард юм байна те. За энэ яг юу болсон тухайд? Яа ингээд явжсэн чи ийм цэргүүд ингээд яг ийм байралтайгаа зураг давуулсан юм шиг байхгүй юу? За. Яг брэт гээд та өмссөн байна. Тийм байж тээ натаа адилхан малгаанаад өмссөн байна те. Тэгээд би зураг авч болох уу гэд нэг зурганд нь орж болох уу гэд цаанаас нь зураг даржсэн хүн дээр нэг яасан байхгүй. Тэгсэж шууд зөвшөөрөө тэгээ би ороод зураг оруулж байгаа. Тийм ээ. Голдоо чи бас ийм малгайтай цэргийнхээ малгайг өмсөө явсан юм уу те? Голтон захас чахуулгатай. За энэ үдсэж байгаа зүйлүүдэд танилцуулъя. Юу үдсэн? Энэ буунууд үдсэн. Энэ зөвлөлтийн буунаар Германы буунаар гэдэг ямар ч юм 20 дугаар дайны буунаар л харагдчихсан. За энэ буун дундаас чамд хамгийн их таалагдсан аль буун байсан? Энэ зөвлөлтийн PPS 41 гэх буус. Одоо чи яг барьсан байгаа нь уу? Параггүй аль нь? Энэ талаас хийддэг нь. 1 2 3 4 дахь нь юм уу? Энэ буу байгаа ч тийм. Ангийн буу. За. Тэрний дээр байгаа. Тэр нь юм уу те? Автомат буу Тийм гэсэн үг. байна. Эндээ ингээ бүрэх юмтай. Ингээд цэнгэлээд идэг. Тийм ээ. Цэргийн холбогдлолтой ер нь олон кинонууд байдаг штэ тий. Тэгэд энэ кино нь өстой гоё кино юм байлаа гэдэг юм уу? Тийм киног хэлээч гэвэл чи юу гэж хэлэх вэ? За юу илээ? Эсвэл үйл явдлыг нь хэлчих юм уу? Нэрийг санахгүй байвал. Ер нь аль би нэг юм YouTube-ээр л үздэг. YouTube-ээр бичлэгүүд үздэг. Нэг цэргийн хувцас өмсөж байгаа тэр бичлэгүүдийг. Одоо хүүхдүүд чинь үзэж байгаа зүйл нь өөр болчихтэй. Кино биш YouTube-ээс бас мэдээлүүд аваад нь штэ. Тэгж байгаа шүү. YouTube гэснээс чи ер нь YouTube-ээс одоо хайлт хийж ийм одоо цэргийн хувцас авъя, ийм малгай нэмж авах хэрэгтэй байна гэж ер нь хайж гин үү? Ер нь бол толгойн дотор бүгдээрээ гүйжсэн. Бүгдээрээ гүйжсэн. Тэгвэл яг энийг л одоо авмаар байна гэж бодож байгаа зүйл нь юу вэ? Хэрвээ ээж аав нь үзчихвэл тэр зүйлийг нь дараа нь чамд авч өгөх хаа тий. Хэлчихий хэдүүлээ. За би нэг юм өвөл юм ушанка авчвал зүгээр ингэ. Тэр нь юу юм? Нэг гөвлийн оршин ингэ дүнсэд байдаг юм. Үстэй малгай юм уу? Тэг өвөл өмсөх юм уу тэрийг? Өвөл өмс. Саарл өнгөтэй буржгар. Мөн те? Бигээ бүр нэрийг мэдэхгүй зүгээр саарл өнгөтэй буржгар гэж. Тэгэхээр тэр бол нэрээр нь хэлж штэ те. Энэ амар гоё дулаах. Тийм үү те? За ингээд бидний ярилцах хугацаа ингээд дуусч ин төрвөл та. Тэгээд ярилцлагынхаа төгсгөлд гоё цуглуулгыг нэмэхэд тусалдаг гэрээхэндээ бас баярлаа гэдэг зүйлээ хэлэх бах тийм ээ. За тэр камерлаа харж байгаа. Гэр бүл ихч ахта бүгдээнд нь баярлаа. Хөрх юм уу те? Ах эгчтэй бүгдээнд нь баярлаа. За бүгд тэгэхээр аав ээж нь бол бас бүгдээрээ сонссон бахаа гэж бодож байна. Чи бас манай өнөө өглөө хөтөлбөрт бас ирсэнд маш их баярлаа. Нүдэрээ хариулж штэ тий. За гэж байна. Хөөх юм бэ. За бид студидтэй 3 дугаар ангийн сурагч төр болдыг онцлоо. Түүний хувьд болохоор юм цэргийн эдэл хэрэг тэр дундаа малгаануудыг төрөл бүрээр нь цуглуулдаг. Тэгээд энийгээ бас судалдаг ийм хүү байгаа учраас бид та бүхэндээ онцолж хүргэсэн юм шүү.